За өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ Real News мэдээллийг Монголын үйлдвэрчний эвлэлээс хүргэж байна. За 1 сарын 1-ээс багш нарын цалин бол 50%-аар нэмэгдүүлнэ гэсэн засгийн газрын шийдвэр гарсан. Гэвч одоо энэхүү шийдвэр бол бодит байдал дээр хэрэгжихгүй. Багш нарын цалин нэмэгдээгүй, харин хасагдаж орж байгаа асуудал үүсэж байгаа. За тэгвэл бид энэ асуудлын талаар багш нарын төлөөллөөс тодруулах гэж байна. За өдрийн мэнд хүргэе. Одоо ингээд 2026 оны 1 сарын 1-ээс одоо багш ажилчдын цалин нэмнэ гэсэн 50%-аар нэмнэ гэсэн юм. Одоо гэсэн чи 50%-аар нэмэх байтугай бүр 50%-аар бууруулж ирсэн. Би одоо Чингэлэг дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн үйлдвэрчний бүлгийн дараа тэгээд яасан гэхээр манай төсөв одоо 59 сая төгрөг өгсөн. 12 бүлэгтээ 50 ажилчинтэй. Одоо ингээд цалин хүрэхгүй өнөөдөр илүү цаг байтугай зүгээр өөрсдийнх нь өдрийн цалин хүрэхгүй. Хуучин төсөөрөө бол бид 90-98 сая төгрөгийн төсөвтэй байдаг цэцэрлэг өнөөдөр 59 сая төгрөгийн төсөв авахар одоо яах вэ? Тэгэхээр энэ одоо цалин одоо маш их нэмэгдсэн гэхүү буурсан гэхүү. Өнөөдөр ийм ойлголттой байж байна. Тэгээ одоо цалин бодцсон гэж байна. Тэгээ одоо үдээс хойш цалин ороход одоо нэг хүн одоо гар дээрээ сая төгрөг авах юм уу? 50 ажилтнтай гэдэг чинь тий. Тэгэхээр ингээ улам буурч ирсэн байна. Тэгээ энэ тэмцлийг бол цааш нь өрнүүлэхэд бол бэлэн байна. Багш одоо ажилчид маань үнэхээр маш хүлээлттэй байсан бол одоо бүр хүлээж чадахгүй мэгшээж байсан бол одоо уйтгар гунигтай өрнөөс өрний орно зээлийн хооронд амьдарч байгаа маш хэцүү байна. Бид нар дээрээ шийдвэртэй одоо тэгээд дээдлийнхаа шийдвэр дагна. Гэхдээ одоо ажил хэл зарлахад бол бэлэн байгаа. Өнөөдөр хүмүүс маань одоо хүнээс хүүтэй мөнгө зээлж байна. Одоо цалин нэмэгдээд одоо ингээ төсөв одоо ингээ орчих юм гэж хэлээ тий. Одоо ингээ өрнөөс өрний хооронд улмал зээлээ нэмэл одоо аппликейшн зээл ч юм уу тий. Бүгд өрн дээрээ өр нэмэгдээд явж исэн. Одоо тэгтэл одоо авсан цалин байхгүй ахаал өрөндөө баригдаа явж байна. Энийг ингээ одоо түр тас анхаарч өгнө одоо боловсролын сайд байна. Энэ ерөнхийлөгч та юу хийж байна л гэж хэлмээр байна да. Манай цалин орсон. Орсон хэрнээ бүх нэмэгдлүүд гасагдсан. Нэрлсэн дүнгээс гээд нэг хоол унааны мөнгө, урд чадварын мөнгө, бус ажилчдын үр дүнгийн мөнгө зөнгө бүгд гасагдсан байхгүй. Багш нарын илүү цагийн нэг цаг нь байхгүй болсон. Гасагдсан. Тэгээд бараг нэмэгдсэн гэсэн хэрнээ хасагдаж харагдаж байгаа бүгдд нь. Тийм болохоор манай багш ажилчид бай айгүй хөндлөлтэй байгаа. Цалин байгууд 20 жил ажиллаж байна. Бид багш нарын үндсэн цалин хуучин бол сая 559. Одоо нэмэгдсэн 50% нэмэгдсэн гэдгээр болохоор 200 338 болоод байгаа байхгүй юу? Тэрнээс нь бүх нэмэгдэл нь гасагчаар бараг л сая 559 л авч ийн гэсэн үг болчиход байгаа байхгүй юу? Бид нар бол одоо 2 сарын 1-ээс одоо ингээд цалингийн хэрвээ үрдэн цалин байлангаа ингээд гүйцэд илүү цагаа өгөх өгөхгүй юм бол 2 сарын 1-ээс ажлаа хаяа шүү гэдгээ удирдлагатай мэдгдсэн. Ажил хаялт. Одоо тэгээ өнөөдөр үйлдвэрчнийхээ одоо өөрийнхөө тэргүүлэгч баяр маагчтай санаа дараад нарт одоо мэдгэлээ 2 одоо ажил хаялтанд 2 сарын 1-ээс банахаа бол ажил хаялтанд зарлахад бэлэн байгаа шүү гэдэг мэдгдчихлээ. Ан дээр бол маш их гомдлуудыг ярьж байгаа. За жишээлбэл одоо бас нөгөө 146 багш ажилтнтай байтал 128 одоо багш ажилтны цалин орж ирж байна. За тэгээ эндээс нөгөө 18 оны одоо цалин байхгүй. Яах их мэддэхгүй. За ингээд баахан одоо нөгөө хүний нөөцтэй дотоод нарын баталгаачлалтын алба энтергээд хүмүүс хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэхийг хариуцсан ажилтнууд энтергээд гэх мэтчлэн сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангадаг ийм одоо ажилтнуудын цалин бол байхгүй. Тэгсэн мөртлөөсөө яамнаас наад хүмүүсийнхаа хасч болохгүйсөө гэсэн хэрнээсээ бид нар одоо сургуулийн нэгтлээ одоо ямар цалин өгөх мэдгүй ингээд одоо болт бид нар ингээд цалингаа аваагүй явж байгаа. Тийм. Энэ өдөр танагдаад ороод ирсэн гэсэн үг. Тийм, төсөл нь танагдаад ороод ирсэн.